Энэ бол 2 жилийн өмнө мэргэжлийн ялалтын дүгнэлтээр ашиглалтнаас гарсан байгалийн түүхийн музейн барилга. За энэ барилга дотор 1000-аас тэрбум төгрөгийн өртөгтэй 14,000 гаруй 7 төрлийн үзмэр яг одоо хадгалагдаж байгаа. За онцгой байдлын шинжээчдийн дүгнэлтээр уран баалын газар хөдлөлтөнд нурах эрсдэлтэй гэсэн ийм дүгнэлтийг гаргаад байгаа юм. За гэхдээ улсын төсөв одоо улс орны эдийн засаг хүндрэлтэй гэдэг шалтгаанаар энэ барилгын хөрөнгийг одоо хүртэл шийдэж чадаагүй байгаамаа. Гурван баалын газар хөдлөлтөнд нурах аюултай болсон байгалийн түүхийн музейн барилгыг шинжлэхэд 24 тэрбум төгрөг шаардлагатай. Тухайн музейн барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсны дараа салбар яамнаас нь шууд 350 гаруй сая төгрөг гаргаж музейн шинэ барилгын зураг цэцлэг боловсруулж батлуулсан байх юм а. 7 давхрын өндөртэй 15,000 м2 талбайтай Аз тивийн хамгийн том байгалийн түүхийн музей болох том өрөөдөл агуулсан музейн барилгын зураг цэцлэг гаргасан ч одоо хүртэл улсын хурл төс музейн барилгын санхүүжилтийг шийдэж өгөөгүй л байна. Музей удирдлага салбар яамн зөвхөн улсын төсөв хараад суух биш, буцалтгүй тусламж үзүүлдэг олон төрлийн олон улсын байгууллагууд хандсан ч одоогоор нааштай хариу илгээсэн газар алга. Гэхдээ байгалийн түүхийн музей гэхэн Японы улсын JICA төсөлд хамгийн их найдлага тавин харж сууна. Одоо яг улсын төсөв хүндэрчсэн юм чинь бид нар зэрэгсүүлээд олон улсын байгууллага, бусад одоо хандивлагч байгууллага байдаг юм уу? Энийг бол өстой уйхгүй ирж хайж байгаа. Уйхгүй ирж хайж байгаа. JICA бол одоо шууд барьчихнаа. Одоо Японы засгийн газар амлаа барьчихна гэдэг бол тийм ойлголт байхгүй. Ягаад гэвэл тэдний засгийн газрын одоо санхүүгийн хуулиар нь Монгол улс шал өөр. Хоёрдугаарт бол судалгааны төвшин байхгүй. Тийм учраас одоо шууд одоо Японы тусламжаар барьчих юм байна гэсэн эцсийн ойлголт бол байхгүй. Одоо хуучин барилга маань бол 3 блок барилга байгаамаа. Эхнийх нь бол 56 онд ашиглалтанд орсон барилгыг бол төр үйл ажиллагааг зохицуулж байгаа. Хоёр дахь барилга нь 70-аад оны үед ашиглалтанд орсон юм өргөтгөл барилга байгаа. Гурав дахь нь болохоор 80-аад оны дундуур ашиглалтанд оруулсан сан өмөргийн барилга байгаа. Тэгэхээр яг энэ музей маань яг үйл ажиллагаа төр зогсоох үед бол үзмэрт байсан, дэлгээд тавьсан байсан бүх үзмрүүдээ нүүлгэн шилжүүлэлтийг хийсэн. Энэ бол аль болохоор нийтэд нээлттэй байхын тулд хэдийгээр одоо үзмрүүдээ ингээд хадгалалтыг нь гормын дагуу хадгалж хамгаалаад байгаа боловч сургалтын цахим орчинд бол үзмрүүдийг ашиглахын тулд боловсролын хөтөлбөрүүдтэй уялдуулаад боловсролын яамнаас одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдтэй уялдуулаад үзмрүүдийг бол цахим хэлбэрт оруулаад сургалтанд ашиглах тийм арга замуудыг бол хийгээд явж байна. Дэлхийд хэмжээгээр эхний 5 жахистаг 582 кг-ын жинтэй үнэлбэл тэрбум төгрөг хүрэх солир зэрэг 1980-ад оноос өнөө хүртэлх Монголын байгаль ан амтан ургамал судлалыг илтгэх түүхэн үнд үзмрүүд байгалийн түүхийн музей бий. Гэхдээ өнөөдөр 7 төрлийн 14,000 гаруй үзмэр дэлгэгдэн тавих газар барилгагүйгээсээ болж далд хадгалагдаж байна. Үзмэрний хадгалтанд санаа зовлтгүй олон улсын стандартад нийцсэн хайрцаг савнд хийж савлсан тухайга музейн захирал зөрөгтэйгээр ярьлаа. Эдийн засгийн эргэлтэнд дээрх үзмрүүдийг оруулвал байгалийн түүхийн музей жилдээ 160-аас 180 сая төгрөгийн орлоготой ажилтгаа. Энэ нь бусад 7 музей нэг жилийн орлогыг нийлүүлсэн хэмжээний мөнгө болох нэ. Монголыг зорьсон зөөлчдийн хамгийн ихээр орохыг хүсдэг газар нь энэ музейг нь улмаар жилдээ дунджаар 60-аас 120 мянган хүн байгалийн түүхийн музей үзмэрийг сонирхдаг байжээ. Тэгэхээр зэрэг 1950, 60, 70, 80-аад оны үед хийгдсэн нөгөө чихмлүүч муутцсан. Одоо ерөөсөө цаашдаа үзмэр тавих, харьцлах аргагүй болсон. Ялангуяа ургамлын чиглэлийн шавжны чиглэлийн үзмрүүч ерөөс нь 10 жил болоод муутчдаг юм. Үнд үзмрүүдэд үзэгчтэй дэлгэн харуулах барилгагүй болсон музейн захиргаа ажилчтай цуулж эдийн засгийн эмнэлт хийж сууна. Зөвхөн эрдэм шинжилгээний ажилчтай авч үлдэн хуучирч муудсан дэлгэн харуулах боломжгүй болсон зарим ургамал чихмэл зэрэг үзмрээ арчилж тордох шинжлэх ажлыг хийж байна. Өнгөрсөн 2015 он гэхэд Бүгд найрамдах Солонгос улсын эрдэм шинжилгээний ажилтай хамтарч хайгуул хийж 700 шинэ үзмрээр музейн сан өмөргөө баяжуулжээ. Байгалийн түүхийн музей 14,000 гаруй үзмрийн 30% нь илэгдэж заавал шинчлэх шаардлагатай болсон байна.